Нэг. За сайн байцгаана уу. За бүр ядсан юм шиг байна. Сайн байцгаана уу. За гайгүй одоо хамгийн сүүлийн ихтгэл нэг удаа ярихгүй. Энэ нөгөө персентажны маань удирдлагын маань зайн суудсан юм байна. Тэгээ зайгийн сольжих хоорондоос бүгдээрээ чөлөөтэй ярилцаа тавьчихъя. За мэдээж өдөржин бүгдээрээ хамт суулаа, маш их мэрэгжлийн одоо зүйлүүдийг ярьлаа, хуралдлаа, бас нэлээд их ядаргалтай байгаа. За өнөөдөр миний энд ирж одоо ихтгэл уншиж байгаа шалтгаан нь бол би өөрөө бас яг л та бүхэнтэй адилхан дотоод хяналт ер нь хөдөөж их сургууль боловсруулалтын яам гэдэг төрийн байгууллагуудаар нэлээд дотоод хяналтын ажил хийж байсан. Тэгээ өөрийн яг хувийн нэг чин хүсэл сонирхол бол бас илүүтэйгээр энэ хувь хүний хөгжлийн асуудлуудыг судалдаг. За мөн бас энэтэй холбоотой ингээд хүмүүстэй хамтарч ажиллаж бас сургалтын үйл ажиллагаанд ажиллах хажуугаар явуулдаг юм аа. Тэгээ өнөөдрийн та бүхэн танилцуулах сэдэв бол риторикоор бусдад нөлөөлөх гэж байгаа. Тэгэхээр риторик гэдэг нь яг юусэн утгыг хэлж байна гэхээр үндсэндээ одоо илтгэх чадвар гэсэн санааг хэлж байгаа. Одоо та бүхэн ингээд энд магадгүй дөнгөж бас их сургуулаа төгсөөд ажил дээр гарсан байрын одоо залуучууд нэлээд харагдаж байна. За ер нь биднэрт нэг өдөр тутам нэг юм асуудлууд тулгардаг шүү дээ. За ажиллаа ингээд дарагдаа ороод тайлагнах болохоор нөгөөдгөө ингээд тайлагнаад ярьж чаддаггүй. Эсвэл одоо нэг найзынхаа хөрмөн дээр очиж үг хэлэх хэрэг гардаг тийм ээ. За эсвэл дарга нэг даалгавар өгдөг. За чи яг энэ сэдвээр одоо энэ жилийн тайлангаар ихтгэл тавина шүү гэдэг нэг даалгавар ирчдэг. Тэгээд яг олонний өмнө гараад ярихад их сандрал, сэтгэл догтлол маш олон зүйлүүдийг бол бид амсдаг. Тэгэхээр энэ бүх асуудлуудыг одоо хэрхэн бид шийдэх боломжтой юм бэ гэдэг энэ сургалтынхаа одоо хэсгээс ярих гэж байгаа. Энэ сургалтууд маань бол үндсэндээ 11 хоногийн тэгээ нэг удаа хичээлэхэд бол 3 цагаар хичээлдэг одоо ийм сургалт байгаа. Тэгэхээр өнөөдрийн маань боломжит хугацаа бол ерөөсөө 30 минутаас бол хэтрэх боломжгүй билээ. Тийм учраас үндсэндээ 30 минутанд бас та бүхэнтэй чөлөөтэй сайхан риторик харилцааны уур чадвар юм уу тийм ээ. Энэ зүйлүүдээр бол сайхан ярилцъя гэж утсан юм аа. Тэгээ би ер нь өмнө нь их олон нэгтлэн хүмүүстэй бол ажиллаж үзчихсэн. Тэгээд нэг зүйлийг ажиглагдсан юм билээ. Ер нь альбай хүмүүс ингээд нэг тийм мэрэгжлийн онцлог гэж байдаг шүү дээ тийм ээ. Одоо цагтаа хүчний байгууллагынхантай сургалт семинар хийгээд байж байгаа тэдний ингээд харцсан их эвгүй. Өөдөөс хараад гэдэг хошин шогийн мэдрэмж авахгүй, жоохон тоглоод ингээд инээлэх гэхээр инээдэггүй. Тэгээ яг нэгтлэн хүмүүстэй бол ингээд уулзаад орж харж байхад их тийм чамбаа хүмүүс байдаг. Би зөндөө ажиллаж үзчихсэн нэгтлэн гуттай. Тэгээ сая ингээд тайзан дээр гарч ихэд бас та нараас харагдаж байна та тийм нэг нэгтэлж хараад дээрээс нь доошоо сканер даа энэ тийм ээ. Их чамбаа харж байна. Тэгээд үндсэндээ риторикоор бид бусдад яаж нөлөөлөх вэ? Та өөрийнхөө үг яриагаар тэр нь үг яриа гэдэг нь бид бол тийм уран цэцэн одоо шүлэглэж яриа л тийм ээ. Ингэж ярихыг бол хэлэхгүй байгаа. Риторик гэдэг бол хүн ер нь ярьж сургана гэдэг хамгийн ихэнд одоо бидний яг өөрсдөө оюуны өмчөөр баталгаажуулсан сургалтын хөтөлбөр байгаа. Өөртөөгөө эхлээд ярьж сургадаг. Эхлээд хүн өөртөөгөө ярьж сурна. Маш сайн ярина. Өөртөөгөө ярьж бодож төлөвлөсөн юм а цаасан дээр маш сайн бичиж сураад тэгээд тэрийгэ цэгцтэй бусдад ойлгуулж ярихыг бид бүхэн бол риторик гэж хэлж байгаамаа. За тэгээд энэ батарей маань салаад ах шиг байна. Энийг бол бид риторик гэж хэлж байгаа. Тэгээ ер нь одоо ингээд та бүхэн ажиглаараа мэдээж данс тооцоо нэгтлэн ажил ийм одоо хуулийн ийм тогтсон стандарттай ажил бол та бүхэн нэлээд хийдэг тийм ээ өдөр тутам. Тэгэхээр ерөнхийдөө сүүлийн одоо хандлагуу тийм ээ ер нь энэ дэлхийн чиг хандлага за энэ манай Монгол улсад ч гэсэн тийм ээ ямар хүмүүс илүү их эрэлттэй байна вэ? Ямар ажлын байрны өөрчлөлт бий болж байна гэдэг энэ 1980-аас 2012 оны ийм судалгаа байгаа. 16 оны судалгаа нь бол 17 онд гарах Харвард их сургуулиас гаргасан судалгаа. Тэгэхээр үндсэндээ одоо байгууллагууд, корпорациуд нийгмийн ур чадварын хамааралтай хүн, өөрөөр хэлбэл нөгөө хүнтэй их тэгж харьцдаг хүмүүсийн одоо эрэлт илүүтэйгээр их нэмэгдэж байгаа. Хүнтэй эвтэйхэн харьцдаг, ярьцдаг тийм ээ. Ядчил нэг юм нэг 3 онгойг одоо маш супер ярьж чаддаг. Одоо их сонин юм шалгуурууд хүмүүс их авчих шүү дээ. Одоо ингэж байгаа ерөнхийлөгч элбэгд орж байгаа бол цэрэгт байхдаа ерөөсөө зодуулдаггүй цэрэг байсан гэж байгаа. Яг бол их тэр хүнтэй эвтэйх ингээд харьцаад арга ивийг олчдаг. Дээр нь кино айгуу сайн ярьдаг. Кино яриад нөгөө цэргүүдийгээ тойроо сулгацсан. Яг ингээд байжсэн чи тэнчэнээс пист хэлбэрээд од шидээр тэгсэн чи ингэж дайрч ороод гэл кино ах ярьдаг тий. Хүний арга ивийг ингээд олоод явцдаг. Ийм хүн байсан гэж байгаа. Тэгэхээр одоо бас ийм зүйлүүд гарч байгаа. Хүн өөрийгөө хүртэл танилцуулахдаа маш өр мөцөөр танилцуулдаг. Хүмүүстэй харьцахдаа маш эвтэйхэн харьцаж чаддаг, аргалдаг.
Одоо ядаж нэг их тийм эвтэйхэн матдаг хүртэл ийм харилцааны уралдууд орж ирж шít. Одоо жишээ нь ингэж байгаа. Нэг ажилласаа байнга хоцордог энэ нөхрийг мөх цэлмэг гэдэг нөхрийг л одоо матж байгаа юм л та. Манай мөх цэлмэг их сайн аав юм шиг байгаамаа. Хоёр хүүхдэн зайлшгүй цэцэрлэгт байдаг. Тэгэл өглөө хоёр хүүхдээ хүргэж өгөөл тэгэл ажил дээр ирэхдээ л хоцорчод байгаа юм да гэдэг. Хоцорж ин гэж матж байгаа байхгүй юу? Маш юм эвлэх дээр. Тэгэхээр нөгөө хүний зүгээр альва нэг тийм нэг харилцааны нэг мэдрэмжүүд байна шүү дээ. Одоо нэг юм дарга нар байдаг шүү дээ. Хүнийг ажилуулахдаа их эвтэйх ингээд жирч уулзаал. За энд нэг ийм ажил байгаамаа. Энийг л яг чийлж чадах байх. Чийлүүр энийг хийж чадах юм байна. Гэл ингээд хүний нэг идэвхжүүлэл хөдөлгдөг тийм ээ. Тэгэхээр үндсэндээ бид бол ингээд нөгөө амьдралын өдөр тутмын хөвшилтэй бол дандаа нийгмийн харилцаанд орж явдаг. Өнөөдөр ч гэсэн би та бүхэнтэй ингээд ярьж байгаа бол харилцаанд орж байгаагийн хэлбэр. Тэр нөгөө харилцаа гэдээ би ингээд яриад явах юм бол айгүй олон өдрийн хичээл болох гээд байна л да. Тийм учраас харилцааны зүгээр нэг гол агуулга болох мэдээж бид үг аман яриагаар бусадтай харилцдаг. За харцаараа харилцдаг, биеийн хөдөлгөөнөөрөө харилцсан тийм ээ. Одоо ингэдэг ч нэг дэлгүүрт явж исэн чинь нэг нөхөр их нэртэй нэг айгүй загнуулж ирсэн байхгүй юу. Тэгээ яаж загнуулж ирсэн бэ гэхээр нэг хүүхэн л ингээ хараад байсан юм шиг байгаа. Хараад тэгээ нөгөө хүүхэн өөдөөс нь хараад гэж яхаа гэдэг жуумалцсан юм уу да. Тэгээ эхнэрийн загнаад чи одоо яагаад наа хүүхэлдүүгээ хараа сэтгийнэд байгаа юм. Тэгээ бидний чарил чаплан ингээд киног үздэг шүү дээ тийм ээ. Ямар ч үг хэллэг байхгүй. Тэгсэн мөртлөө бид нар үзээд айгуугаа ингээд инээгээд байдаг. Тэгэхээр харилцааны ингээд айгуу олон бол суур байгаамаа. Тэгээ өнөөдрийн зөвхөн миний ярих байгаа зүйл бол энэ үг аман яриа. Бидний хоорондын харилцаан дээр илүү тулгуурлаж ярьж байгаа. За тэгэхээр үндсэндээ ингээд энэ эрэлттэй ажлын байр хүмүүсийн ур чадвар юу одоо энэ сүүлийн 2016 онд бол одоо удирдахч хүн байх ёстой хамгийн чухал ур чадвар юу вэ? Энэ бол сонсох тийм ээ бусдтай харилцах нийгмийн одоо ур чадруудыг илүү их шаардж байгаа. Тэгэхээр энэ нийгмийн ур чадвар гэдэг зүйлийг бид хаанаас олж авдаг вэ гэхээр ерөөсөө нийгэмтэй харилцах явцад авдаг. Дээр нь хүн бол энийг нөгөө өөрсдийн боловсрлоор одоо ингэж байгаа юм л ингээд их сургуульд академик хичээлүүд их заадаг. Тэгэл оюутнууд сураа 4 жилийн дараа төгсөөд ажлын байран дээр гарангууд их сургуулийн хичээл дээр зааж байгаагүй маш олон ур чадруудыг шаарддаг. За хүнтэй одоо тийм ээ ажиллаад хайлгын жарих одоо багаар ажиллах ч байдаг юм уу хүнтэй харилцаас. Тэгэхээр энэ олон нөгөө нийгмийн ур чадварыг бид бүхэн одоо та бүхэн маань ингээд өнөөдөр тий санхүүж нэгтлэн хүмүүс байлаач гэсэн хобби сонирхлынхоо дагуу өөрийгөө ингэж энэ хувь хүнийг хөгжүүлэх энэ нийгмийн ур чадварууд дээр бас илүү суралцж байх нь бол бид бүхэнд их хэрэгтэй байгаамаа гэж хэлэх гээд байгаа. За тэгээд энэ ч хувь хүний төвшөнд бол үндсэндээ хүний одоо хувь хүнийг хөгжилд хөтэлдэг 3 гол зүйл байгаа. Энэ 3-ын огтлцол дээр хувь хүний тэр нийгмийн харилцааны ур чадвар хинбэ гэдэг гарч ирдэг. Тэгэхээр энэчнээс одоо би нийгмийн хэрэгцээ, ирмэлзэлт хоёрыг ярих юм бол цаг айгүй авах гэдэг учраас зөвхөн би нөөц боломж гэдэг дээр нэрээ. Тэгэхээр өнөөдөр хүн болгонд нөөц боломж байдаг. Та бүхэн ч гэсэн өөрсдийн нөөц боломжууд байгаа. Хатуу ба зөөлөн. Хатуу нөөц боломж гэж юу вэ? Хатуу нөөц боломж гэдэг бол яг таны одоогийн дансанд байгаа мөнгө, машин, за байгаа орон сууц газар энэ капитал хөрөнгөд орж байгаа. Зөөлөн нөөц боломж гэж юу хэлж байна гэхээр энэ бол ерөөсөө талиу нэг ямар ч шалтгаангүй нэг залхдаг хүмүүс байдгүй. Залгаал байна уу гэж байна гэхээр юу вэ? Гэлөө юмгүүдээ яасан ямар хэв юм бэ? Зүгээрээ гэл нэг залхдаг хүмүүс байдаг шүү дээ. Энэ нөөц боломж гэдэг бол ерөөсөө бидний нөгөө танилын хүрээллийг хэлж байгаа. Дансандаа огт мөнгө байхгүй. Тэгсэн мөртлөө маш олон хүмүүс таньдаг одоо их сургуулийн багш нар байна. Дансанд хөрхийн хоосон. Тэгвэл тэр хүний тэр шавнар нь их мундаг том нэг төрийн байгууллагын дарга болсон, их том бизнесмен болсон тийм ээ. Ингээд тэр энэ нөөц боломжоо бид өөрсдөө тооцож явах ёстой гэсэн санаа хэлж байгаа. Тэгэхээр энэ нөөц боломж хаанаас бий болж байна гэхээр бидний өдөр тутмын харилцаан дээрээс бид энэ нөөц болцоогоо олж идэг. Одоо та бүхэн өөрсдөө бодоод үзээрэй. 7 хоног та хэдэн шинэ хүнтэй уулзж ийн вэ? За өглөө ажил дээр ирнэ манай ажлынхан байна. Сайн уу сайхан амарсан уу гэдээ ингээд дуустдаггүй хэдэн шинэ хүнтэй уулзж ийн вэ? Энийг та бүхэн зүгээр тооцоод үзээрэй. Хоёр дахь зүйл нь энэ зөөлөн нөөц боломжийг та бүхэн өөрсдөө яг ингээд бичээд үзээрэй. За би чи хэнийг таньдаг вүлээ? Тэрийг тань, энийг тань, энийг тань гэд бүх жагсаалтаа гаргаж агаад
өдөр тутам тэр хүмүүс лүгээ холбогдож явах хэрэгтэй. Одоо шинэ Монгол сургуулийн захирал тэгжсэн шүү дээ тийм ээ. Анх би яг энэ сургуулийг үүсгэн байгуулахад 50 хүнээс л би сар болгон 100 долларын хандив босгосон юм аа гэж. Энэ бол нөгөө зөөлөн нөөц боломжоор ашиглаж байгаа хэлбэр нөгөө танилын хүрээлэл. Тэгээ хүмүүс чинь нэг хэцүү шүү дээ тийм ээ. Яг юм гоо болохоор нэг гинт таньдаг болоод холбогддог. Тийм биш. Энэ нөөц боломжийнхаа жагшаалтыг гаргаад тэр хүмүүслийг хаяа зүгээр шалтгаангүй ярьж бай, хаяа мессеж өчөж байгаарай гэж хэлж байгаа. Тийм учраас үндсэндээ харилцаан дээр суурилсан бидний нөөц боломж бол энэ юм байгаамаа. За хүмүүсийн үндсэндээ харилцаа зан аршин гэдэг бол за энэ 5 хүчин зүйл дээр тулгуурлана. За үүнээс бол би бас цаг богино байгаа үднэс хувийн онцлог, зан чанар гэдэг энэ нэг өөрчлөгдөхөд хэцүү зүйлүүд нь. Өөрчлөлт хэлбэр зүйл бол хүний ур чадварыг өөрчилж болдог, мэдлэгийг өөрчилж болно, туршлага маш хурдан өөрчлөгдөн. Хамгийн өөрчлөхөд хэцүү зүйл бол доорх 3 зүйл. За үүнээс хувийн онцлог, зан чанар. Тэгэхээр энэ зан чанар гэдэг зүйл хүний нэг ийм юм байгаа юм лээ л дээ. Амьдрал одоо сэтгэл зүйчтэй хэлж байгаагаар амьдрал нэг тийм 3 их тийм хямралын хүнд үе байдаг гэж байгаа. Хамгийн ихнийх нь бол өсвөр наснд. За одоо магадгүй энд сууж байгаа хүмүүсийн маань хүүхдүүд нь өсвөр насны хүүхдүүд байгаа бох тийм ээ. Нэг л ээж автайгаа ингээл нэг зөрөлдөөл байдаг. Тэгэл хүмүүн хайрламаа санагдаад, дурлмаа санагдаад нэг тийм сэтгэл зүйн нэг эмзэг үе байдаг. За дараагийнх нь бол 27-оос 30 наснд хүнд илэрдэг гэж байгаа. Одоо би өөрөө яг тэр хямралын насан дээр нь явж байгаа юм шиг үлээ. Ер нь амьдрал гэж юу юм бэ? Би яг хүссэн мэрэгжил ажиллаа хийж ийн үгүй л ингээд боддог шүү дээ тийм ээ. Яг тэр үе юу. За дараа нь 40 насны хямрал гэж байдаг гэж байгаа. 40 наснд хүн бол бүр илүү хямарч боддог. Амьдралаа ингээд эргээл хараад үгүй би ястэ тэгчдэг л байж, ингэдэг байж гээд. Тэр нөгөө монголчууд нэг хэлдэг шүү дээ тийм ээ. 40 гарсан нэр дөрөө даасан ат гэж. 40 гараад нэг ухаан суух юм да гэдэг ч юм. Тэгэхээр эн чинь яг тэр сэтгэл зүйн онцлогоос хүний 3 үеийг тэр 3 хямралын үеийг давсан хүн бол нэг хийн гарцсан гэж хэлдэг тийм ээ. Одоо би бол чинь одоо хийн гараагүй ингээл залуул явж байгаа байхгүй. Тэгэхээр 40 гараад тэр нэг хийн гардсан юм шиг байна. Энэ 3 үеийг давж. Тэгэхээр хүний хувийн онцлог зан чанар бол ерөөсөө хүүхэд байхаас суудсан байдаг. Сая гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульгээд батлагдлаа штэ. Бас тэрний судалгааны ажлыг сонирхоод харж ил байлаа. Тэгээд тэрэн дээр ийм дүгнэлт байгаа. Одоо эхнэрээ зоддог, эхнэр тийм ээ, цогтхоороо эхнэрээ зоддог, дарамтлагдаг ийм гэр бүлийн хүчирхийлэлд үйлддэг хүмүүсийн 95% нь засардаггүй. Сэтгэл зүйч нар ажиллаад байдаг тэднэртэй. Засардаггүй. Тэр хүний нөгөө нэг суудсан зан чанар бол өөрчлөн гэдэг хэцүү байдаг юм байна л да. Тэр энийг нөгөө хувлаад тооцож байгаа нь болохоор хүн 50% нь төрмөл зан ааштай. Ерөөсөө л огцом ууртаа нэг ийм хүмүүс байдаг шүү дээ. Ингээд зүрхний одоо нэг хийтэй юм шиг тийм ээ. Энэ бол ерөөсөө төрмөл 50%. Үлдсэн 50%-ийг нь бол бид бүхэн өөрсдөө хичээх юм бол энэ зан харилцаа хувийн онцлог чанараа өөрчилж чаддаг. За тийм учраас бид бүхний энэ явуулдаг сургалтууд байна бол илүүтэйгээр тэр хувь хүний зан ариншин харилцаа тийм ээ. За мөн бизнесийн байгууллагуудад бас сургалтууд явдаг байгаа. Тэгээ иймэрхүү байдлаараа сургалтууд байна бол явдаг юм аа. Тэгээд үндсэндээ цаг маш бага байгаа учраас ерөнхийд нь ингээд нэг харилцааг бид бүхэн ярих юм бол энэ дээр бол нэг юм итгэлийн гурвалжин гэдэг зүйл байгаа. Хоёр хүн хоорондоо ямар нэгэн харилцаа үүсч эхэлж байна. Харж байна тийм ээ, гар барьж байна, ярилцж байна, хамтран ажиллаж байна. Энэ харилцаа бол итгэлийг бий болгоно. Тэгээд тэр харилцаа маань үйлдэл болоход тэнд бас нэг итгэл бий болдог. Тэгээд бид итгэлийг авснаар дэмжлэг гэдэг зүйл бол ирдэг юм аа. Тэгээд үндсэндээ гол санаагаа базаад хэлэхэд та бүхэн маань дотоод хяналтын тийм ээ нэгтгэн бод бүртгэл одоо санхүүч ийм ажил мэргэжилтэй хүмүүс ажлаа бид бүхэн маш сайн хийх ёстой. Тэгэд үргэлж ажилласаа гадна өөрчлөлт, шинжилэлт, шин зүйл рүү тэмүүлж чаддаг ч вэ, чадахгүй ч вэ, мэддэг ч вэ, мэдэхгүй ч вэ, мэдхийн төлөө, чадхийн төлөө суралцж байгаарай гэж бол уриалж байгаа маа. Тэгээ анхаарал тавьсан дэх баярлалаа.